За яг одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа та миний одоо хийх үйлдэлийг дагаад хийгээрэй. За тэгэхэд ямар нэгэн асуудал байх юм бол лайк дараад одоо үлдээчээрэй. Тэгэхээр ямар олон хүмүүс яг тийм асуудалтай байгаа бүгдээрээ тэндээс харцгаана. За эхний ээлжинд бүгдээрээ хамраар амьсгал аваад амаараа гаргана. За ингээ гүнзгий аваад 2-3 удаа одоо гаргахад за ямар нэгэн зүйл саадтай дутуу санагдаж байгаа хамар битүүрэлтэй санагдж бол бүгдээрээ дараагийн одоо аргыг хэрэгжилж үзнэ. Нэг хамраа таглаад нөгөө хамрын нөхөрөө амьсгална. За ингээ 2-3 удаа хийж үзнэ. За нөгөө талаараа. За ингээд үзэхэд миний ялангуяа баруун хамрын нөхөн дээр бол их саадтай бэрхшээлтэй байна. Тэгэхээр надад мэдээж асуудал байх нэ. Нийт одоо баг 10 хүн тутмын 8-д энэ асуудал байдаг юм байна. Багтаа санаадгүй байдлаар өөрөө мэдээчгүй. За мөн эсвэл том болсны дараа санаатай болон санаандгүй байдлаар хамрыг цохиж гэмтээсэн байж идэг юм байна. За гадна талаасаа улаан цай хамар ингэж морилттай хугарч мэддэхгүй ч гэсэн дотор талд нь хамрын одоо яг энэ одоо амьсгал жигд орж идэг хоёр энэ сууг байж байгаа. Тэрний дунд байгаа тэр таславчийн морилт гэдэг зүйл үүссэн байдаг. Таны одоо зүрх судас болон за мөн тарих, за мөн одоо мэдрэлийн болон за тэр нойр одоо авах маш олон зүйлд бол бас нөлөөж идэг. Бид нар хамраараа нэг удаа амьсгал авах нь амаараа 10 авахтаа тэнцдэг учраас хамраараа чөлөөтэй амьсгал авах нэг чухал байдаг юм байна. Яг энэтэй холбоотой маш сонирхолтой подкастыг хийсэн байгаа. За удахгүй орно. Хаана орох вэ гэвэл за YouTube одоо сувг буюу доктор Өнрөө гэсэн яг энд харагдаж байгаа. Мөн комент секцээр бас давхар линкийг оруулж та тийшээ дарж ороод subscribe дараа байж байгаараа чих хамар хоолойнд тэргүүлэх зэргийн одоо эмчтэй хийсэн энэ дугаар байж байгаа. Одоо подкаст дугаар орохоор бүгдээрээ үзээрэй. Удахгүй уулзцгаая.